Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Таван толгой түлш компани үйл ажиллагаа одоо нэлээд хэдэн жил үргэлжиллээ. Эхлээд чаштайхаа явлаа, сүүлдээ ч одоо хэцүүдлээ. Гэ зөндөл олон юм болж байна л да. Тэгээ би нэг зүйл асуух гэдэг. Одоо ингээд сүүлийн үеийн энэ их хурлын гишүүдийн хэлж байгаа, ярьж байгаа, нийслэлийн ярьж байгаа, хэлж байгаа энэ бүх зүйлүүдээс ер нь юм ойлгох гэдэг юм л да. Энэ өвөл ер нь нийслэлийнхэн яг юу төлөх юм? Багнуураас нүрсээ оруулж ирж нөгөө портер жил 130-аараа авчаад нөгөө хуучин явдгаараа түлх юм уу? Таван толгой одоо энэ саний яриад байгаа энэ компани үйл ажиллагаа үргэлжлээд цаашаа явах юм уу? Хятадаас юм авчирч түлх юм уу? Эсвэл хотоороо хөлдөж өгөх юм уу? Одоо энэ ойлгомжгүй болж хувираад байна л да. Тэгэхээр энэ одоо асуудал ер нь яг цаашаа ер нь яг яаж явах ёстой юм? Энэ дээр одоо ер нь нэгдсэн нэг шийдэл ер нь хизээ яаж хүрэх юм? Энэ ч одоо ингээд наадан боллоо, наадмын маргааш намар 10 сарын 20-оор гал түлхэхгүй болохгүй. Тэгэхээр би одоо энэ дээр ер нь одоо яг чин нийслэл их хурал засгийн газар гэдэг ингээд хэдэн тийшээ хараа суугаад ах юм уу? Нэг л юмны төлөө явж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо нэгдсэн шийдэлд одоо хизээ яаж хүрэх юм бэ? Ердөө юм дөрвөн сонголт байгаа юм байна гэж би ойлгосон шүү дээ. За хажуугаар нь тэр дулаалга явах юм их хурлын гишүүд бас нэлээд одоо дэмжиж байгаа. Тэгэхээр чин дулаан явахын тулд эхлээд галчаад дулаан алдахгүй байх юм яригдана гэдэг тийм ээ. Тийм учраас энэ дээр ер нь одоо яг яах юм тэгээд хүн болгол одоо би ч нүүрс мэднэ, би ч юм мэднэ, би ч ингэн одоо энэ миний энэ л одоо их зөв зүйтэй бусдын тэнэг гээд ингээд би бүр сүлд гайхаад байгаа. Тэгээ бидний ингэж ярих яах вэ? Тэр гэр хороолд амьдарч байгаа тэр айл ер нь бэлтгэлээ яаж хангах? Одоо нүүрсээ түлдэн бол одоо эртхэн юм аа тийм үү? Нүүрсээ хаана буулгахаас ахуулаад энэ хувь хүнд энэ шийдвэр чих чухал шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг олон юм ярилгүй, нэг тойруулалгүй тэг нэг яг тодорхой нэг шийдвэр одоо бас танай талаас ямар санал байгаа. Тэг энэ уулзаж нэг талдаа гарах одоо тийм уулзалт юмнууд хийгдэж байгаа мó үгүй мó? Тэг. Тэгээ тэр анх одоо энэ таван толгой түлшийн үйлдвэрч нь анх байгуулагдаад Улаанбаатар хот өвөл тэнхэр тэр одоо сайхан байна л гэж ярьсан шүү дээ. Тэгээ одоо юу нь болохоо ойлоод ийм болчихдгийг. Нэг олон юм ярилгүй хэдүүлээ ирэх өвөл юу төлөх вэ гэдэг дээр л ярив. За хэд номер? За 3 номер микрофон. За эдротч шивний асуултанд хариулъя. Таван толгой түлш компани захирал гүйцэтгэх захирал Эрдэнэ 2. За юу нь болохоо байгаад одоо энэ түлшнийг түүх хийдэг солио гэдэг ийм асуудал гарч ирсэн бэ гэхээр ерөнхийдөө Багнуурын нүүрс буюу түүхийн нүүрсийг түлж байхдаа дэгдэмхий одоо их товчхоноор ярих юм бол дэгдэмхий бол 44% таа байсан. За 18 онд шилжилт одоо засгийн шийдвэр гараад ингээд шилжилт хийгээд мэдлэнгийн шахлан түлш рүү шилжилт хийсэн. Энэ бол 22% болгож бууруулсан. 50% бууруулсан гэвэл энэ 50% бууруулсан үр дүн өгсөн. Тухайн үед түүхийн нүүрсийг бас Улаанбаатар хот руу оруулж ирэхгүй байх шийдвэр энэ одоо төрийн хяналт маш сайн ажилласан. Сүүлийн 2 жил утаа ихсэн шалтгаан энэ түүхийн нүүрс маш ихээр орж ирсэн, хэрэглээ өссөн. За 19 онд бол 350 мянга орчмыг борлуулдаг гэсэн. За бид түүхий одоо мэдлэнгээс одоо ахаад нэг шат ахиулъя, үр дүн гаргая гэж судалгаа хийсэн шинжилгээ ухааны байгууллагуудтай нийлээд баяжуулсан нүүрс рүү оръё. Угааж баяжуулсан эрчим хүчний тэг давхаргын нүүрсийг хэрэглэе гэсэн. Энэ өөрөө утааны шинжилгээ нь хүгрлэг 1.6 дахин нүүрс төрөгчийн дутуу эсвэл 1.4 дахин илүү гарсан. Тэгэхээр үр дүн гарахгүй юм байна. За одоо тэгвэл яах вэ? 23 оны эрчим хүчний сайдын одоо судалгаа хийх тушаалаар судалгааны үр дүнг бид үндэслэж Эрдэмтдийн зөвлөлд санал тавьсан. Эрдэмтдийн зөвлөлөөс бидэнд за одоо үр дүн гарахгүй байна. Нийслэлийн агаар орчин эрүүл мэндэд ер нь эрүүл мэнд чухал учраас энэ зөвлөл рүү COX буюу хагас боловсруулсан COX хөхнүүрс рүү ороо гэсэн юм дүгнэлтийг өгсөн. Энийг үндэслээд үндэсний хорооны тогтоол гарсан.
За тогтмолыг үндэслээд бид туз дээр манай туз шийдвэр гаргаад би бол компаниг үүсгэх захирал. За тузаас шийдвэр гараад одоо хятадаас хөх нүрс бэлэн бүтээгдэхүүн судлаа гэсэн шийдвэр гарсны дагуу бид Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу техникийн шаардлага боловсруулад нээлттэй тендер зарласан ийм асуудал явж байгаа. Яг одоогоор бол одоо хөх нүрсээр буюу хагас коксын шахмал түлшээр нийслэлчүүдийг эрх хүл хангана гэсэн ийм компани зүгээс төлөвлөлтөй явж байгаа. За техникийн шаардлагыг яаж гаргасан бэ гэхээр за шинжилгээ ухааны академи, түүний харьяа байгууллага, химийн технологийн хүрээлэн, за баяжуулагчдын холбоо, за эрчим хүчний яамны мэргэжлийн улсуудаас техникийн тавигдах техникийн шаардлагыг одоо боловсруулж бид тендерийн бичиг баримттай одоо өгөгдөл болгож ашигласан байгаа. За эдгээр гişүн тодруулъя. Тэг би бас энэ асуулт сурж л явдгийн Хятад энэ Бээжин бол бас л манайхаас 7 дор байж байгаа л ердөө л хяналт юм билээ шүү дээ. Ердөө л хатуу хяналт. Тэг манайх бол хяналтаа хийж чадахгүй байсаар байгаа. Тэгээд дуртайгаа түлээд эргээд нөгөө хэвэндээ орцсон. Тэгэхээр одоо танах бол хөх нүрс гэж байгаа нийслэлийн зүгээс гэж би ойлголоо. За засгийн газар сая тогтоол гаргахтаа утаа гаргадаг юмд төсөөс өгөхгүй шүү гэж гаргацсан. Тийм баха? Тэгсэн гэж ойлгож байгаа тийм ээ. Их хурл засгийн газар болохоор одоо дотоодосоо шийд гэдэг ингэж байгаа шүү. Тэгэхээр ер нь энэ одоо гурван өөр юм ярьж байгаа энэ субъектүүд ер нь одоо хизээ уулзаж нэгдсэн нэг шийдэл төрөх юм. Миний ойлгож байгаагаар бол одоо нэг хэдэн 150-аад бүгдийг шатааж үзэл хамгийн багын л одоо сонгочвол болохоор юм шиг санагдаад байдیں۔ Тэгээ наад нөгөө барьцалтуулагч эдэр чинь Хятадаас хамгийн мууг нь авчирдаг гэсэн дээ хамгийн хэмдэ. Санал